Цусд сувг үзүүлж бай. Амиа хорлох өөрийн амь насыг игүүтгэх үйлдэл. Аимшигтай зүйл. Гэхдээ түгээмэл гэх болдог. Дэлхийд 40 секунд тутамд хэн нэг хүн амиа хорлож байдаг. Жилд 1 сая хүн гэсэн үг. Магадгүй чиний амьдралд тийм зүйл тохиолдож байгаагүй байх. Магадгүй чиний таньдаг хэн нэгэн амиа хорлох оролдлого хийж байсан байх. Магадгүй чи амиа хорлохыг завдаж байсан байх. Үүнтэй холбоотой юу ч тохиолдож байсан бай. Амиа хорлох гэж байгаа хүн ямар шинж тэмдэг үзүүлэлтийг мэддэг байх хэрэгтэй. Гэхдээ амиа хорлох гэж байгаа хүн бүр дараах шинж тэмдгийг харуулдаг юм биш гэдгийг санаарай. Түншлэн аль нэгийг нь харууллаа гэд тэр хүн амиа хорлох гэж байгаа гэсэн үг бас биш шүү. Энэхүү видеоны зорилго нь эдгээр шинж тэмдгүүдийг таньж тухайн хүнд найз нөхөд эсвэл мэргэжлийн тусламж хэрэгтэй байгаа эсэхийг ойлгодог болоход танд туслах юм. Шинж тэмдэг 1. Амиа хорлох тухай ярих. Чи амиа хорлох тухай юу гэж боддог вэ? Чи урд нь амиа хорлох гэж бодож байсан уу? Яаж хорлох байсан бэ? Амиа хорлох хамгийн сайн арга нь юу байж болох вэ? Иймэрхүү асуулт ярианууд нь тухайн хүн энэ талаар бодож байгааг илтгэнэ. Тэр таны бодлыг сонсохын тулд энэ талаар ярьж байгаа гэсэн үг. Юу нь бол ил гаргаж хүлээн зөвшөөрөхгүйгээр танаас амиа хорлох талаар зөвлөгөө авах санаатай байгааг харуулна. Дээр нь тухайн хүн тусламж хүсэж байгааг хэлбэрч байж болно. Шинж тэмдэг 2. Үнэтэй эд зүйлсээ бусдад өгөх. Хүн өөрийн үн цэнтэй өөрт нь хэрэг болох эд зүйлээ бусдад зүгээр л өгч орхино гэдэг хэвийн зүйл биш. Тухайн хүнд материалын зүйлс цаашид хэрэг болохгүй гэж бодсных. Материалын эд зүйлсээ хайртай хүмүүстэй өгснөөр нас барсныхаа дараа найз нөхөд гэр бүлдээ тус хүргэнэ гэж бодсон байж болох юм. Шинж тэмдэг 3. Хүсэл зорилгоо бичих. Хүсэл зорилгоо цаасан дээр буулгахад олон тооны үйл явдал нөлөөлдөг. Эдгээр үйл явдлуудад гэрлэлт, хөөгттэй болох, нас ахих, бизнес эхлүүлэх, ойр дотны хүн нас барах зэрэг багтана. Хэрэв хэн нэгэн юу ч болоогүй байхад гів гинэтхэн хүсэл зорилгоо бичээд эхэлбэл ямар учиртайг нь асуухыг хичээгээрэй. Шинж тэмдэг 4. Зэвсэг олж авах. Мэдээж нэг зэвсэг олж авлаа гэд тухайн хүн амиа хорлох гэж байгаа гэсэн үг биш. Гэхдээ өмнөд орсон шинж тэмдгүүдтэй хавсарч байвал мэдээтэй байхад илүүдэхгүй. Ялангуяа тэр хүн анд явах, спортоор хичээллэх, буу цуглуулах гэх мэт ямар нэг тодорхой зорилго харуулаагүй бол. Шинж тэмдэг 5. Унтах цагийн хуваар нь ердийн биш байх. Унтах цагийн хуваар хугацаа хэвэн биш байх нь ихэвчлэн амиа хорлох гэж байгаа хүмүүст харагддаг. Үүний шалтгаан нь нойрны хямрал биш юм. Харин стресс юм уу хувийн асуудлуудаасаа болж хит их юм бодох нь шөнө унтахад асуудалтай болгодог. Үүнээс болж удаан хугацааны туршид унтаж чадахгүй байх нь тухайн хүн сэтгэл готрол, улмаар амиа хорлох талаарх бодол автсныг илтгэнэ. Шинж тэмдэг 6. Ирч хүч багтай байх. Ирч хүч багтай байх нь ихэвчлэн сэтгэл готрол орсон хүмүүст ажиглагддаг бөгөөд энэ нь заримдаа амиа хорлох тухай бодол руу хөдөлдөг. Тэрхүү ирч хүчний дутагдал нь ойр багтай явснаас бас сэтгэл санааг нь дээрдүүлэх үйлдэлийг хийх сэтэл бага байснаас үүдэлтэй. Шинж тэмдэг 7. Мансууруулах бодис, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх. Брюс Александр гэгч хүн мансууруулах бодисонд донтох онолыг хархнууд дээр туршиж үзсэн. Тэрнээс өмнөх туршилтууд нь хархнууд тогонд цохиулах, хоолыг нь танах зэрэг илэрхий эрсдлүүдийг үл харгалзан донтуулагч бодиснуудад их хэмжээгээр автдаг гэж дүгнсэн байсан. Александр тэрхүү ойлголтын эсрэг өөрийн судалгааг явуулсан. Тэрээр хархнуудыг тооронд дуртай зүйлээ чөлөөтэй хийж өөр хоорондоо харилцаж болохоор байрлуулсан. Өмнөх туршилтуудад бол хархнууд тооронд хөвчлэн ганцаараа донтуулагч бодиснуудаас өөр оролдох зүйлгүй байдаг байсан. Александрийн туршилтанд хархнууд мансууруулах бодисонд бараг л хүрэхгүй байв. Тиймээс дээрх дүнлэлтийг хүнд хамааруулж болно. Хэрэв хүн өөр хэн нэгэнтэй холбоотой бос өөрийгөө бусдаас салангат байдалтайгаар мэдрвэл мансууруулах бодис, согтруулах ундаанд автаж эхэлдэг байна. Түүнчлэн тэдгээр бодисон тухайн хүнд амиа хорлох хангалттай зориг ороход тусна гэж боддог бололтой. Шинж тэмдэг 8. Нийгмийн амьдрал идэх мотой байх. Амиа хорлохыг хүсэж байгаа хүн ихэвчлэн нийгмийн амьдралаас өөрийгөө тусгаарладаг. Сэтгэл хямралд автсан амиа хорлох гэж байгаа хүмүүс өөрийгөө бусдаас салангат болсноор мэдэрдэг. Үр дүнд нь тэд өөрийн найз нөхөд гэр бүлээсээ зайгаа авч хөндөрч эхэлдэг. Түүнчлэн нийгэм шиг бусадтай харилцахыг чухал зүйл биш гэж үзнэ. Шинж тэмдэг 9. Өөрийн дуртай зүйлээ хийхээ болох. Сэтгэл хямралтай адилаар амиа хорлох гэж байгаа хүмүүс урд нь дуртай байсан зүйлээ сонирхолгүй болдог. Тэдэнд юу ч хамаагүй санагдаж хүсэл сонирхол нь үгүй болно. Шинж тэмдэг 10. Өөрийгөө гэмтэх. Өөрийгөө гэмтэх нь амиа хорлох гэж байгаа хүнээс харагддаг хамгийн том шинж тэмдгүүдийн нэг. Жишээ нь өөрийгөө зүсэх, түлэх, ордуулах гэх мэт. Өөрөөр хэлбэл амиа хорлох гэж байгаа хүн өөрийг нь живүүлж чадах эсийг шалгахаар ус руу явж орж байна гэсэн үг. Өөрийгөө гэмтээдэг байсан хүмүүсийн хэлж байгаагаар бие махбодын өвдөлт нь сэтгэл санааны өвдөлтөөс ангижрахад тусалдаг гэнэ. Шинж тэмдэг 11. Сэтгэл санааны хувьд дүрс хийх. Тодорхой нэг нөхцөл байдал үг ярианд хүмүүсийн үзүүлдэг санаанд оромгүй хариу үйлдэлийг ажиглаарай. Тэдгээр үгнүүд ямар учраас хэн нэг хүний сэтгэл санаанд тийм хүчтэй нөлөөлж байгаа нь ойлгомжгүй санагдаж болох юм.
Гэхдээ магадгүй энэ нь тухайн хүний амьдралд тохиолдож байсан сэтгэл хөдлөмөр үйл явдлыг санагдуулдаг байж болно. Шинж тэмдэг 12 биеийн хилэмж. Энэ бол маш ерөнхий шинж тэмдэг. Гэхдээ өмнө дурдсан шинж тэмдгүүдтэй хавсарч байвал сэтгэл хямралд орсон амиа хорлогож байгааг илтгэх том сэжүүр болно. Мөрөө хавчих, шалруу ширтэх, хүний нүд рүү харахаас зайлсхийх гэх мэт биеийн хилэмжүүдийг ажиглаарай. Шинж тэмдэг 13 амиа хорлох урьдны оролдлогууд. Хэн нэгэн амиа хорлох гэж байгааг илтгэх хамгийн том, хамгийн тодорхой шинж тэмдэг бол урьд өмнө амиа хорлох оролдлого хийж байсан түүх юм. Үүнийг амиа хорлох хандлага гэж нэрлэдэг. Сэтгэл хямралын талаар хүмүүсийн ойлгодоггүй нэг зүйл бол үүнийг зүгээр л ийм уугаад эмчилчихдэг юм биш. Эмчилгээ хийж байгаад гинэт болгон сэтгэл хямралыг улам бүрд ордуулж цаашлаад амиа хорлох оролдлого руу хөдөлдөг. Шинж тэмдэг 14 аз жаргалтай тайван байх. Энэ шинж тэмдгийг олж харахад хэцүү. Учир нь тухайн хүний нөхцөл байдал дээрдсэн юм шиг харагдана. Сэтгэл хямралын талаарх нэгэн ташаа ойлголт нь энэ үед гарч ирдэг. Тухайн хүн маш их гониглож орондоо хөвдөх бөгөөд улмаар амиа хорлолт руу тэмүүлдэг. Ийм үедээ тухайн хүн юу ч хийх сонирхолгүй болно. Тэр бүр юм идэх, зурагт үзэх, өөрийн дуртай зүйлээ хийх ч хүсэлгүй болж өдрийг ихэвчлэн орондоо хөвцөөр өнгөрөөнө. Амиа хорлох нь үнэндээ багч болов ич хүч төлөвлөгөө шаарддаг бөгөөд яг л тийм хэмжээний бага ич хүчтэй үлдсэн үедээ хүн энэ тухайгаа тодорхой бодож төлөвлөд амиа хорлдог байв. Амиа хорлохынхоо өмнөхөн тухайн хүн аз жаргалтай тайван байсан талаар түүнтэй ойр дотн байсан гэр бүлийнх нь хүмүүс найз нөхд нь мэдээлсэн байдаг. Үүний учир нь тэрхүү хүн төлөвлөгөөгөө зохиож гүйцээгээд эцэстээ зовлонт хорвоогоос явж одож чадхаар боллоо гэж бодсны хааж. Тэгэхээр хэн нэгэн амиа хорлох гэж байгааг илтгэх 14 шинжийг хүргэлээ. Дахин сануулгад аль нэгийг нь харууллаа гэд тухайн хүн амиа хорлох гэж байгаа гэсэн үг биш шүү. Бидний алгасаж орхигдуулсан өөр ямар шинж тэмдэг байж болохыг та бүхэн комент хэсэгт бичиж үлдээгээрэй.